Манай нэг сонсогчийн асуусан асуулт байгаа тий 70 ухамсарын талаар ярьж байгаа нэлээд дугаарыг сонссон. Энэ миний ярихыг сонссон болов уу? Эсвэл өөр хүмүүсийг сонссон болов уу тий? Нэг удаагийн эмчилгээгээр 70 ухамсартай хэрэгтэй байгаа зан төлөв гэх юм уу? Мөнгөний талаар бодлоо эрэг болох боломжтой гэж байсан. Энэ тархинд биологи талаасаа өөрчлөлт орохгүй холбоос үүсэхгүй хэрнээ 70 ухамсар нь ингэж хүлээж авах боломжтой юу гэж байна. За 70 ухамсар тархины холбоос тустай ажилдаг гэсэн үг үү? Тодруулж ярьж болох уу дараагийн лайвд гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр хэдүүлээ энэ талаар яринаа. За таваас өрөгч маань орой минь нам тайванда шинэ жилээ болохыг хүлээгээд л гэж байна. Харин тийм ээ те. Өнөөдрөөс эхлүүлээ шинэ жилдээ идэвхтэй бэлдэж эхэллээ. За манайхан болохоор өөр өөрснийхөө ажлыг хариуцаад авсан постаа хийгээл постлол идэвхжүүлэх гээл яваад байна. За тэгээд ер нь энэ он дуусах төхөөд ах тусам те хийх гэж байгаа ирээдүйд хийх гэж байгаа ажил маань улам л тодорхой болоод за тэг шинэ жилийн хүртэл ер нь яаж яг ингээд хүнд хэрэгтэй арга хэмжээ олох вэ гэдэг дээр нэлээд санаа оноо орж ирэл тэднээсээ хэрэгжүүлэндээ гээл байж л байна. Тэгэхээр хэдүүлээ шинэ жилээрээ зүгээр л нэг идэж уугаад дуусгаш бүгдээрээ гоё жинхэнэ community гэдэг утгаа бол өстой утгаар нь гарганаа хэдүүлээ. Тэгээ 26 оноосоо бүр том хүчтэйгээр тэ олуулаа яг энэ тархи өөрчлөлтөй холбоотой ажиллаа хийж явнаа. Тэгэхээр шинэ жил бол бидний бөөндөө цугларч ажиллаа ярих, хоорондоо танилцах, дотносох ийм гоё боломж байгаа шүү. За хүмүүсээ нэлээд жоохон орж иртэлэн байжээ. За тэгээ ямар ч лээсэн юу яаж вэ? 70 ухамсарын талаар 70 ухамсар тарих хоёр холбоотой юм уу холбоогүй юм уу гэж асуусан байна те. 70 ухамсар тарих хоёр холбоотой ажилтг юм уугүй юу те. Тэгээ ер нь бол ингээд нэг удаагийн одоо юу гэдгийг эмчилгээ юм уу нэг удаагийн ховсоор хүн 70 ухамсартайгаа зан төлөвөө өөрчилж болох уу гэж асууж байна. Энэ талаар хэдүүлээ өнөөдөр ярина. Гал гарсан сонирхолтой сэдв байх болов уу гэж бодож байна. Тэгэд манай тархиа өөрчлөлт төвийн одоо 70 ухамсарын талаарх ойлголт ухаарлал нэлээд өөр байдаг. Хүмүүсийн би ингээд нөгөө хүмүүсийн яриаг сонсогдож идэг штэ 70 ухамсар бол ийм тийм гэл ингээл ярьж лээдэг. Тэрнээс бол манайх бас нэлээд жоохон өөр. За тэгэд энэ өөр нь хаана байгаа гэхээр тархи судлал дээр үндэссэн учраас тархи судлалын шинжлэх ухаан буюу neuroscience дээр үндэссэн учраас жоохон өөр байдаг шүү. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ өнөөдөр яринаа. За бүгдэнд нь орой минь сонь сайхан. За манай тоогоос өргөжлөхөөр шинэ жилдээ бүртгүүлсэн шинэ жилээ болохыг тэсээ ядуу хүлээгээд л байж гэнэ гинэ те. Хэдүүлээ хагас сайн дуулсан шинэ жилээрээ өстө гоё тэмдэглэнэ. Хоорондоо бас их сайхан танилцаж ирээдүйн ухаан яриа хөөрэ ажил төрлийг сайн ярилцсанаа. Зяг хүмүүс мань ороод ирж байгээ. За 70 ухамсарын талаар ер нь та хэдийн минь ойлголт юу байдаг юм бэ? 70 ухамсарын талаар одоо айдаг ч юм уу те энэ тэндээс сонссон яана 70 ухамсар чинь юм гэж штт яана 70 ухамсар чинь тийм гэж штт ч гэдэг юм уу 70 ухамсарын талаар өөрсний ойлгож авсан ойлгоцоодаа эхлээд надтай хуваалцаач ээ. Яа тэгэхээр энэ одоо лайв ч юм болохоор бид нар яг ингээд real time те яг ингээд шууд бодитоор газар дээр нь хоорондоо харилцах юм гоё боломж шүү дээ. Тэгэхээр энэ дээр зөвхөн би нэг хичээл зааж байгаа юм шиг яриад өнгөрөх биш. Та хэдийнхэн бас 70 ухамсарын талаарх ойлголтыг 70 ухамсарыг ер нь ямар хөө юм гэдэг төсөөлөлтөй байгаа гэдгийг чинь мэдмээр байна. Тэгэхээр та бүхэн 70 ухамсарын талаарх ойлголт төсөөллөө хуваалцаарай. За зөндөө хүмүүс зүрх тарж байна. Баярлалаа. Шинэ жилд болох төхөөд би чи ер нь царайцаас ороод байгаа шүү. Огтой амгалан баярлалаа. Орой минь гэж байна. 70 ухамсарын талаарх та хэдийн маань итгэл үнэмшил ойлголт ухаарлал юу байна? Үнийг хуваалцаарай. Яг л лайв бол яг ингээд би ярьж явах та нар бас бичээд ч юм уу. Эсвэл та нарын шууд яг тухайн үед битсэн дээр үндэслээд ярих боломжтой байдаг учраас харилцан ярилцгийг бүгдөө 70 ухамсарыг юу гэж ойлгож явдаг вэ? Ер нь 70 ухамсарын талаар ямар
ойлголт ухаар л авцсан явж байгаа вэ? Тэ даалт ухамсарыг юу гэж бодож байна та бүхэн? Хөөх, юу гэнэ үү? Даалт ухамсарын олон улсын мастер гинэ үү? За. Наран мандахч маань даалт ухамсар гэхээр даалдын зөв бэлэг мэрэг төлөг гэж боддог байсан гэж байна. Окей. Ер нь яг нэрнээс нь сонсоход л угаасаа даалт ухамсар гिचхэр чинь даалтын тэгээд зөв бэлэг мэрэг төлөг юу нь мэддэхгүй юм л гэдэг нэг юм амар ч юм шигтэй юм гэдэг л юм ойлголт угаасаа хүн болгон төрж л байгаа хэл та. Энэ нэрнээсээ эхлүүлж байгаа байхгүй тий. Яг ингэж бодох нь бол ерөнхийдөө зөв угаасаа нэрэн даалт ухамсар гэдэг юм чинь. Ган чимэг ирэндээ. За манайхан даалт ухамсарын талаар юу гэж бодож явдгаа бичээрэй. Ер нь бол ингээд одоо харьцангуй бас хаа сайгүй даалт ухамсар гэдэг аюух ярьдаг болчлаа штэ. Тэгэхээр та бүхэн энэ даалт ухамсарыг юу гэж бодож явдгаа надтай хуваалцаарай. Харин тийм гэж байна те наран мандахч маань. За даалт ухамсарын талаар ойлголтоо хуваалцаарай. Тэгээд хэдүүлээ лайв эхэлье. Даалт ухамсарыг ер нь юу гэж боддог вэ те? Хүмүүс одоо даалт ухамсар гэж маш их ярьдаг болчлоо штэ. Гэхдээ яг даалт ухамсар нь өөрөө юу юм гэж ярьж байгаа хүн би бас яг нэг сайн сонсоогүй байна өнөөдрийг хүртэл те. Нэг яг бүр даалт ухамсар гэдэг бол ийм юм аа гэд ингээд тоочны хэлчихэж байгаа хүн байхгүй байна. Дээрээс нэмээд даалт ухамсарыг нэг тийм саяны яг тэр наран мандахчийн хэлдгээр нэг тийм даалтын те зөв бэлэг мэрэг төлөг гэж ингэж ойлгоод байна гэж байна шүү дээ. Ер нь нэг иймэрхүү ойлголтууд маш их байдаг те. Та хэд манд даалт ухамсарын талаарх ойлголтоо зүгээр хэлээрэй. Даалт ухамсар хүний сүнс хоёр нэг ойлголт уу? Би бас сайн мэдэхгүй байна гэж байна. Окей. Энэ бас л чухал асуулт байна те. Даалт ухамсар хүний сүнс хоёр нэг ойлголт уу? Би бас сайн мэдэхгүй байна. Хүний биеийн 95% нь даалт ухамсар гинэ. За. Энэ байгалмаа хүний биеийн 95% даалт ухамсар гэж байна. Агтаа амгалан ихч маань маш сайхан асуулт асуулаа. Хэдүүлээ яг үе шаттайгаар наадах чи ярилцаад явнаа. За даалт ухамсарын талаар ойлголт нь дахиад өөр юу байна? Ямар ч хэлсэн хүний бие 95% даалт ухамсар гэж хүмүүс маш их ярьдаг шүү дээ, тэ. Тэгэхээр энийг бас хэдүүлээ өнөөдөр ярилцсанаа. За лайв эхлэхээс өмнө олуулаа болсон байна. Лайв эхлэхээс өмнө энэ лайвыг ямар сонсогчийн одоо асуултан дээр үндэслэж хийж байгаа гэдгээ ярья. За тоогоос сурагч маань даалт ухамсартайгаа харьцахад маш сайхан байдаг. Сэтгэл минь онгоогоод л явах шиг болдог. Даалт ухамсартайгаа байнга харьцаж байгаа гэж байна. Окей. Яа тэгэхээр одоо тоогоос сурагч маань манай сургалтанд яваад жил гарan болчихсон. Тэгээ ер нь бол энэ ухамсартайгаа өөрийн одоо энэ ухамсартай харилцах гэдэг зүйлсийг бол манайхан хийж сурдаг байхгүй юу. Тэгээ заавал мэрэгжлийн одоо коуч багш биш ч гэсэн зүгээр л жирийн л ингээд ажиллаад амьдраа явж байгаа хүмүүс даалт ухамсар гэж нэрлэдэг байгаа энэ ухамсар гэж нэрлэдэг байгаа зүйлтэйгээ харилцах энэ ажлыг хийдгээ. Ариунагийн болохоор ариунагч маань орой минь багшаа гэсэн мэт. За орой минь ариунагчээ. Мөнхтөл мөнгөнөө багшаа даалт ухамсар дотоод хүүхэд л гээд яриад байдаг гэсэн тийм. Дотоод хүүхэд энтер гэж бас яриад байна те. За ойлгомжтой. Ерөнхийдөө бол хүмүүсийн ойлголт ганаа ганжаргал даалт юм шиг байгаа гинэ. Даалт юм шиг байгаа гин унгата ангицсан байна. Сайн байна уу багшаа бүгдэнд нь орой минь дээ гэж. За сайн байна уу орой минь дээ.
За бүгдөө даалт ухамсарын талаар ярьж эхэлцгээе. Энд ингээд хүмүүсийн маань бичиж байгаа өнцгнүүдээс харахаар те даалт ухамсар гэдэг нэг л тийм даалт те. Тэгэн гутаа нууц зөв бидлэгээ ичидийн ингэж ойлгоод байна штэ. Тэгээ бас нэг юу яаж вэ? 95%-ийг хүний биеийн 95%-ийг даалт ухамсар бүрдүүлдэг гэдэг нэг ойлголт байна. Сүнс гээд нэг юм ярьж байна. Даалт ухамсар гээд асууж байна тий. Тэгээд даалт юм шиг байна гэд. Нэрээ сонсохоор угаасаа даалт юм шиг байгаа даа тий. Хөгжилтэй штэ манайхан нэрээ. За даалт ухамсар гэж их ярьж байна. За тэгээд би нөгөө нэг инхтвэ гээд нэг мундаг багштай хамтраад тархи орчил төв дээр хүүхдэд зориулаад сургалт энэ төр хийсэн байхгүй. Инхтвэ явшлахаар ер нь бол хүний тархитай ажилдаг. Хүний биш хүүхдүүдийн тархитай ажилдаг. Тэгээ хүүхдүүдийн тархин дундаа хүүхдүүдийн урд тархийг хөгжүүлэх. За тэгээд онцлогоо хийгээд аль тархи нь илүүтэй ажиллаж байгаа, аль тархи нь дутуу ажиллаад байна ч юм уу. Аль тархийг одоо нэмж хөгжүүлэх вэ? Аль тархи нь хүний яг ямар үйл ажиллагаа хариуцдгийг гих мэтчил нөгөө ингээд өөрөө физикийн багш, өөрөө багш хүн тэгэнгუутаа хүүхдүүдийн тархины тухай, хүний тархины тухай судалж аваад тэр тархийг оншилдог, тархины үйл ажиллагааг оншилдог. Тэгэнгуутаа тэр оншилсан дээр үндэслээд тухайн хүүхдийн тархийг тэнцвэртэй зөв хөгжүүлдэг ийм хичээл заадаг мундаг багш байдаг аахгүй ихтэй багш гэх. Тэгээд манайх тэр багштай хамтарч хүүхдүүдтэй сургалт энэ төр явуулж ирсэн. Тэгээд их туяа багшийн ярьжсэн одоо зүйлийг сонсохоор нэг юм 90-ад оны үед юм шиг анх даалт ухамсар гэдэг ойлголтыг гарч ирэхэд яг энэ даалт ухамсар гэдэг нэршлиг гаргаж ирсэн хүний тухай ярьж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед их туяа багш юу гэж ярьсан гэхээр жоохон буруу нэрлэлсэн юм аа. Буруу нэрлэлсэн гэж байгаа байхгүй. Даалт ухамсар гэж жоохон буруу нэрлэлсэн. Англи хэлэн дээр даалт ухамсарыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр subconscious mind, unconscious mind гэж нэрлэдэг. Энд чинь яг махчлаад орчуулвал юу гэсэн үг юм гэхээр даалт малт нууц гэсэн юм ерөөсөө байхгүй. Хүний ингээ ухамсарт тарих ухамсарт одоо оюун ухаан, ухамсаргүй оюун ухаан буюу үл ухамсарлах уу гэж ингэж сэтгэл зүйчид үл ухамсарлах уу гэж нэрлээд байдаг. Тэгэхээр үл ухамсарлах уу гэдэг энэ нэршил нь ууг нь ашиглаж авах юм бол их одоо ойлголт нь зөв болно гэсэн үг. Гэтэл нөгөө даалт ухамсар гэдэг ингэчээр даалтын юу мэдэгдэхгүй айны мангай шиг юм шиг те. Нэг бодлохоор айны мангай шиг юм шиг, нэг болохоор гоё юм шиг, нэг болохоор сайн юм шиг, нэг болохоор муу юм шиг, нэг болохоор бидний талд юм шиг, нэг болохоор бидний эсрэг юм шиг ингэж хүмүүс тийм ойлголт төрүүлээд байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг энэ даалт ухамсар гэж юу юм бэ гэхээр яг үнэндээ жинхэнэ утга санаа нь англи хэлэн дээр явдаг. Утга санаа subconscious mind, unconscious mind буюу үл ухамсарлахын төвшөнд бидний хийдэг тэр бодох одоо биеэрээ үйлдэх үйлдэл тэгээд тэр мэдрэмж энтер гэх мэт зан төлөв айшаар хариу үйлдэлийг одоо бид нар даалт ухамсар гэж нэрлэлчээ. Тэгээд түүнийг нэг юм амар юм шиг, нууц юм шиг, зүн бэлэг юм шиг, ичид юм шиг ойлгоод явцаа гэсэн үг. Тэгээд би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр энэ даалт ухамсар гэдэг нэршлиг гаргасан хүнийг тэр одоо ихтэй багш маань өөрөө мэддэг гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ нэршил жоохон буруу явцсан юм аа гэж өөрөө хэлж байгаа байхгүй. Бага насан суусан ихтгэл үнэмшил мэдрэмжээр дамжиж суусан дадал зуршлын болов даалт ухамсар гэдэг. Тэгэхээр ер нь бол даалт ухамсар гэдэг нь юу юм гэхээр бидэнд хадгалагдсан байгаа мэдээлэл, бидэнд хадгалагдсан байгаа энерги. За яг тарих судлалаас даалт ухамсарыг агуулдаг тарих бол өөрөө ямар тарих юм гэхээр хүний ухамсаргүй төвшөнд үйлдэх буюу дадал зуршлын хэмжээнд өөрөө хийж байгаач мэдэхгүй өөрөө ийм бодол бодож байгаач мэдэхгүй, өөрөө ийм бодол ийм үйлдэл гаргаж байгаач мэдэхгүй, өөрөө ийм ааш авир мэдрэмж гаргаж байгаач мэдэхгүй үйлддэг болтлоо одоо олон дахин давтаад ухамсаргүй болтлоо үйлддэг болчихсон тэр одоо тэр төвшөнд хүрсэн мэдээллийг агуулдаг тархинд байдаг гэсэн үг байхгүй юу? Буюу олон дахин давцаараад ухамсаргүй үйлддэг болтлоо өөрөө мэдлгүй хийдэг болчихсон тэдгээр мэдээллийг тэр бодол, тэр мэдрэмж, тэр итгэл үнэмшил тэр ухамсаргүй зан төлөв, ухамсаргүй биднээс гараад идэг үг үйлдэлийг агуулдаг тарих бол тарих судлалынхаа үүднээс энэ тарихыг даалт ухамсарыг агуулдаг тарих гэж нэрлэдэг. Тэгэхээр даалт ухамсар гэж хэлчихээр дэндүү одоо
юу мэдэгдэхгүй тэгээд даалт ухамсар гэж ашиглаж ярьж байгаа үедээ хүмүүс одоо даалт ухамсар гэд нэрлэхээр хүмүүс түүнийг буруугаар эргүүлээд нэг айны мангаа шиг те юу нь учир нь мэдэгдэхгүй тэр даалт ухамсар гэдэг үгийг ашиглаад ингээд буруу зөрүү түвшний эргүүлээд одоо хүмүүсийн тархитлагыг угаагаад айц хүйц төрүүлээд даалт ухамсар бидний эсрэг юм шиг даалт ухамсар бидний одоо бидэнд хайргүй юм шиг даалт ухамсар биднийг хорлоод байгаа юм шиг иймэрхүү итгэл үнэмшил төрүүлээд идэг гэсэн. Тэгэхээр даалт ухамсарыг ингэж юу мэдэгдэхгүй юм шиг болгож ярьж байгаа бол бид нар яах ёстой юм гэхээр зайлсхийх ёстой. Даалт ухамсар бол яг үүндээ юу юм гэхээр сая Баска маань одоо адилаа хэлж штэ тий. Бага насанд суус итгэл үнэмшил буюу тэр итгэл үнэмшил гэдэг чинь өөрөө юу юм гэхээр бид нар зөв буруугаач ялахгүйгээр шууд автоматар түүнд итгээд үнэмшээд түүний дагуу бодоод мэдрээд үйлдээд явцдаг болцсон зүйл буюу бидэнд гүн бат ухамсаргүй үл ухамсарлын төвшин суучихсан энэ мэдээллийг агуулдаг тархийг болохоор одоо тэр даалт ухамсарыг агуулдаг тарих гэдэг байгаа. Энэ мэдээллийг бид нэр даалт ухамсар гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг үүндээ даалт ухамсар гэж юу юм гэхээр бидний олон дахин үйлдэлээр байгаад өөрийн ухамсаргүй хийдэг болчихсон бүх зүйлийг одоо даалт ухамсар агуулдаг буюу энэ бол зүгээр л бидний ухамсаргүй төвшөнд үйлддэг болсон дадал зуршлууд байхгүй юу. Тэгэхээр тархиа өөрчил сургалт яагаад дадал зуршлаа өөрчил, зам төлөвөө өөрчил, аашаа зас гэдэг юм. Тэгэхээр даалт ухамсар гэдэг чинь нэг тийм нууц, гинтийн учир битүүлэг бидний эсрэг ид шидийн зүн бэлгийн одоо юу гэдэг те тийм зүйл биш аахгүй юу. Даалт ухамсар гэдэг чинь бид нар хийж байгаа ч ухамсарлахгүй болтлоо хийдэг болсон зүйлийг агуулдаг учраас буюу үүнийг би дахиж даалт ухамсар гэхгүй үл ухамсарлах гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ үл ухамсарлах гэдэг чинь ийм зүйл учраас бид нар яах ёстой юм гэхээр бясалгаж сууж өөрийгөө ажиглаж анзаарч сэргэг ухамсараараа өөрийгөө таньж авах хэрэгтэй. Сэргэг ухамсараараа өөрийгөө таньж аваад тэгээд яах вэ гэхээр тодорхой арга барилаар энэ одоо үл ухамсарлын төвшөнд үйлддэг энэ operating system буюу энэ үйл ажиллагааныхаа систем рүү нэвтэрж ороод тэгээд тэр үйл ажиллагааныхаа систем дотор нь орж агаад энэ дадал зуршил, энэ итгэл үнэмшил, энэ ухамсаргүй төвшөнд боддог бодол, үйлддэг үйлдэл гаргадаг зан төлөв, энэ мэдрэмж гих мэтчлэн энэ зүйлсээ буюу энэ дадал зуршлуудаа өөрчлөх гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Ингэж л бид даалт ухамсартайгаа ажиллана. Түүнээс биш нэг тийм юу мэддэхгүй юмтай яаж ажиллах юм тийм үстэй. Юу мэддэхгүй юм юуг нь мэдэж өөрчлөх юм тийм үстэй. Тэгэхээр ингэж мухар сохроор даалт ухамсараас айж даалт ухамсарт одоо буруу одоо үл ухамсарлахын энэ operating system буюу үйл ажиллагааны системийг тэ буруу зургаар дүүнж тэгээ үүнээс айж имиж бэрхшиж ингэж явах юм бол бид нэр өөрийгөө өөрчилж чадахгүй. Инх туяа тэр биш. Орой мэндэ багшаа би оршихуй хайр нин жинрэнгүү сэтгэлийг түгээх мөн чанартай гэдгээ ойлгоод одоо би эгог таних шатандаа явж байгаа юм шиг байгаа. Гэхдээ нэг тийм сонио хоосон ч юм шиг яамарчгүй байгаа нь юу вэ? Буруу зам дээр л яваад байна. Зөв зам дээр явж байгаа бол хизээч хоосон юм шиг ойрхгүй. Харин ч утга учиртай, харин ч бүр ингээд тест хийх гэж бүтээх гэж ингэж явдаг байхгүй. Тэгэхээр наад оршихуй хайр нин жинрэнгүү сэтгэл түгээх энтер гэдэг байгаа. Энэ нөгөө нэг тэнцвэргээд миний ярьсан подкастыг сонссон болоогүй болов. Ингээ хүн хит нэгдэл рүүгээ хэлбэгээд зөвхөн love and light буюу зөвхөн хайр, гэрэл, оршихуун, нэн сэтгэлийн тим ингээд явчихаараа төөрөө бодлоо явчихдаг байхгүй. Тэгэхээр их туяа тэр бүр ширээ манай сургалтанд суугаагүй сууж наад буруу зураг итгэл үнэмшлээ засаарай. За бидний хийж буй үйлдэл автоматар хийдэг бүх үйлдэлүүд даалт ухамсарт боршдог бөгөөд бидний тархины 95%-ийг эзэлдэг. Энэ Эрка Давас урагч тархины 95%-ийг эзэлнэ энэ гээд юу яриад байна. За би дахиад нэг сануулж хэлэх юм аа. Түрүүн би 95%-ийг даалт ухамсар бүтээдэг гэд тэгээд хэлсэн шүү дээ. Наа чинь бол буруу ойлголт шүү. Буруу хэллэг шүү, тэ. Доктор Жоо багш хэлдэг. Хүн 35 нас хүрэхэд нөгөө өглөө босоод сэрдэг газраас ирээл яг сэрдэг байдлаараа сэрэл өглөөс эхлүүлээл яг хийдэг хоолнуудаа хийгээл харьцдаг хүмүүстэй харьцаад явдаг замаараа яваал очдог газар очивол тэгэл тэнцэнэ яг л хийдэг юм аягээл буцаал явдаг замаараа яваал нөгөө л ирдэг гэртээ ирээл нөгөө л харьцдаг хүмүүс дундаа ороод ингээ явдаг учраас хүн 35 нас гэхэд те гэр бүлэн тогтцдог, ажил төрлөн тогтцдог, амьдрал нь тогтцдог учраас 35 нас хүрэхэд өдрийн хийдэг зүйлсийн 95% нь өмнөх өдрийг давтдаг буюу ухамсаргүй төвшөнд хийдэг гэдэг юм.
Тэгээ сая хэлсэн шүү дээ. Даалт ухамсар гэж нэрлэдэг байгаа энэ зүйл чи өөрөө хүний үйл ухамсарлахын төвшөнд хийгддэг зүйл буюу бидний өдөр тутам ухамсаргүйгээр хийдэг дадал зуршлалцсан зүйлсүүдийг агуулж яадаг гэдэг утгаараа энэ бол тархины 95%-ийг эзлэх мэдлэх ерөөсөө биш заяа. Юу юм гэхээр өдрөө чинь хийдэг 100% үйлдэлийн 95% нь автомат үйл ухамсарлах болцсон буюу энэ даалт ухамсарыг чи агуулдаг тархинд нь энэ өдрийн турш хийж байгаа үйл ажиллагаанууд чинь ингээд дадал зуршил байдлаар суугаад тэгээд бид нэр өдрийнхөө 95%-ийг ухамсаргүй өнгөрөөдөг гэсэн үг. Өдрийнхөө 95%-ийг өмнөх өдрийнхөө дадал зуршлыг давтах байдлаар хийдэг гэсэн үг. Түүнээс биш тархины чи 95%-ийг эзлэн гэж тийм байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг даалт ухамсар 95%, ил ухамсар 5% гэж ярьдаг хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Яагаад тэгэхээр үндэ тийм биш. 95% нь зүгээр ухамсаргүй програм. Хүний өдрийн 95% нь ухамсаргүй програм. 5% нь цоо шин хүнтэй уулзах, цоо шин газар очих, хийж үзээгүй ажлаа хийх, идэж үзээгүй хоолоо идэх гэх мэтчлэн шин зүйлс байдаг учраас бид нэр энэ үедээ арай нэг жоохон ухамсартай байдаг гэсэн үг. Тэгэхээр наад ойлголтуудаа бас засаарай. Тархины чи 95%-ийг эзэлдэггүй шүү. За. Тархины бүтэц ярих юм бол шаал өөр хувь гарч ирнэ. Энэ даалт ухамсарыг агуулдаг тархи бол хүний тархины бүтцэн дотроо бүр дахиад шаал өөр хувийг эзэлдэг, шал өөр байрлалд байдаг, шал өөр юм байдаг шүү хөө. Ингэж хамаагүй дураараа ярихгүй хэдүүлээ. Үйл ухамсарлахуу гэдэг маш оновчтой нэр байна. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол даалт ухамсар гэдэг чи өөрөө юу юм гэхээр ингээ бид нэр буруугаар хэрэглээд заншсан болохоос жинхэнэ одоо нөгөө сэтгэл судлалын шинжлэх ухаанд байдаг одоо нөгөө нэршил нь өөрөө юу юм гэхээр үйл ухамсарлах байхгүй. Орой минь багшаа жоохон хоцроод ороод ирлээ. Орой минь багшаа жоохон хоцроод ороод ирлээ гэсэн мэн. За зүгээр. За ямар ч хэлсэн даалт ухамсарын талаар ярьж байна. Тэгээ даалт ухамсар гэж нэг иймэрхүү юм байна. За тэгээ манай тархиа орчуул сургалт бол яа гэм гэхээр яг энэ даалт ухамсар гэж нэрлэдэг байгаа энэ үйл ухамсарлахын одоо энэ үйл ажиллагааныхын систем рүү нэвтрүүлж орж байгаа тэнд нь өөрчлөлт засварыг хийх аргыг хүмүүстээ зааж өгдөг. Тийм юмыг хүмүүсээрээ хийлэгдэг гэсэн үг. Болроо маань өнөөдөр өөрийгөө бас болоогүй байна гэдгээ харлаа багшаа. Ухамсаргүй үйлдэл гаргалаа. Дараа нь харамссан ч сүүлийн гаргах үйлдэлийг хянаж чадлаа гэхээр бас л өөрчлөх гэж хичээж байгаагаа ойлголоо. За харж байна уу те? Манай сургалтын суусан хүмүүс ер нь бол нэг иймэрхүү юм ярьдаг гэсэн үг. Ухамсаргүй би өнөөдөр хүсэхгүй айш авраа гаргачлаа. Би өнөөдөр ухамсараа алдчихлаа. Би сэргийг ухамсараараа өөрийгөө байрж авч чадлаа. Сэргийг ухамсараараа би өөрийнхөө ийм зан төлөвийг анхаарч ажиглалаа. Сэргийг ухамсараараа би өөрийнхөө ийм зан төлөвийг заслаа гэж ярьдаг. Буюу бид нар аашаа зан төлөвөө зас гэдэг юм ярьдаг. Яагаад тэгэхээр ааш авир гэдэг зан төлөв гэдэг өөрөө хүний олон дахин давтаж хийсээр байгаа ухамсаргүй үйлддэг болтлоо хийдэг болчихсон зүйлс баггүй юу? Тэгэхээр даалт ухамсараа засна гэхээр нэг юм мэрэгэн дөрвөн хүн дээр очиод ингээл те ховс мовсын тим гэд ингээ явахаасаа илүү бид нар яах ёстой юм гэхээр ухамсарлахгүй хийдэг үйлдэлүүдээ ухамсараараа барьж аваад түүнийгээ ухамсараараа засахыг даалт ухамсараа өөрчлөх, даалт ухамсараа засах буюу энэ үйл ухамсаргүй төвшөнд өөрчлөлт оруулах гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр болроо маань сайн байна. Ухамсаргүй гаргадаг байсан тэдгээр үйлдэлээ ядаж нэгийн ч болтгой барьж аваад түүнийгээ ухамсарлаа. Тэгээд үйлдэл дээр нь барьж аваад үйлдэл дээр нь жоохон хожимдсан ч гэсэн сүүл хэсэг дээр нь чамаагүй түүнийгээ засаж залруулж чадсан бол эн чинь өөрөө юу юм гэхээр энэ үйл ухамсарлахуугаа засах буюу дадал зуршлаа засах үйлдэл ахгүй. Тэгэхээр үнэхээр сайн байна. Дадал зуршлаа л өөрчлөх хамгийн хүнд даваа шалгуур байна багшаа. Гэхдээ хичээнэ тэглгүй яах вэ те? Дадал зуршлаа өөрчлөн гэдэг чинь өөрөө үйл ухамсарлахуугаа өөрчлөх гэсэн үг байхгүй. Одоо бидний сурж ярьж заншсаар нөгөө даалт ухамсараа өөрчлөх, даалт ухамсараа програмчлах энэ төр гэж гой нэр өгөөд идэх чинь ер нь бол энэ дадал зуршлаа өөрчлөх гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь манайхын дадал зуршлыг өөрчлөх гэдэг юм хамгийн түрүүнд л хамгийн анх энэ бясалгал холбож ярьж эхэлсэн байдаг. Тэгээд үүнийгээ ч гэсэн харьцангуй яг дадал зуршил гэж төвлөрөөд 2 жил гаруй хийгээд юу яасан байна болсон байна. Тэгээд ийм учраас нэлээд хөөрхөн үн дээрээч бас ингээд
мэрэгшжээ. Тэгэхээр манайхан эхнээсээ ингээд дадал зуршлаа өөрчлөх л хамгийн хүн даваа шалгуур байна гэд ингээд ойлгоод эхэлсэн байх шүү, тийм ээ. За Эрка маань буруугаар бичиж ойлголоо уушлаарай гинэ зүгээр. Алдах юм байна шүү дээ. Хамгийн гол нь энэ дээр ойлгоод ав те сураад ав. Би ч гэсэн тарих мархины 95% эзэлдэг юм байх гэд хамгийн анх энэ дал ухамсар гэдэг дөнгөж хүмүүс ярьж эхэлж байхад өөрөө дөнгөж судалж эхэлж байхдаа тэгж ойлгодог байсан. Гэхдээ доктор Жо багшийнхаа нөгөө агсан шатны сургалтанд суугаад багш бэлтгэх сургалтанд суугаад ингээд ирэхээр гэд бүр яг жинкнээс гоё учрыг олж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр үүн рүү нэвтрэх тэр даалт ухамсар гэж нэрлэдэг байгаа үйл ухамсарлахын төвшний үйл ажиллагааны систем рүү нэвтрэх арга бол тав тодорхой байна. За тэгэхээр саяныхаа ямар ч байсан үйл ухамсарлах уу гэж яг юу юм бэ гэдгээ буюу даалт ухамсар гэж юу юм бэ гэдэг тодорхойлолтой хэдүүлээ сайхан ярьчлаа. Тэгэхээр даалт ухамсар одоо нөгөө манай энэ подкастыг энэ өнөөдрийн лайвыг хийх болсон энэ асуултыг асуусан хүн маань нэг удаагийн эмчилгээгээр даалт ухамсартай хэрэгтэй байгаа зан төлөв гэх юм уу? Мөнгөний талаар бодлоо эрэг болох боломжтой гэж байсан. Энэ тархинд биологи талаасаа өөрчлөлт орохгүй холбоос үүсэхгүй хийнэ даалт ухамсар ингэж хүлээх авах боломжтой. За би яг өөрөө бол нөгөө нэг удаагийн эмчилгээгээр даалт ухамсартаа даалт ухамсарт байгаа зан төлөвийг өөрчилж болно гэж юусоо хэлээгүй. Ер нь бол бид нэр эмчилгээ хийдэггүй. Эмчилгээ энтер гэж юм манай тархиа өөрчлөлтөөр хийдэггүй. Тэгэхээр энэ хүний яриад байгаа нэг удаагийн эмчилгээгээр даалт ухамсарт хэрэгтэй зан төлөвийг суулгах энтер гэдэг манайхаас сонсоогүй байхаа тий. Манай тархиа өөрчлөлийн үндсэн сургалт бол тархиа өөрчлөлгээд дадал зуршил зан төлөвийг өөрчлөх ийм сургалт байгаа. Тэгэхээр энэ эмчилгээ гэж нэрлэдэг даалт ухамсартаа одоо нэвтрэхтэй энэ үйлдэлийн системд нэвтрэхийг эмчилгээ гэж нэрлэдэг газраас сонссон байж таараа. За тэгээд би сайн хэлсэн шүү дээ. Үйл ухамсарлах уу гэдэг чи юу юм бэ гэхээр маш олон дахин давтаж хийсээр байгаад тархины маш гүн бат эргэлт холбоосыг үүсгэсэн зүйл байдаг. Гэтэл хүний энэ маш гүн бат суулгацсан эргэлт холбоос чинь зүгээр ганцаараа ингээ бүндийгээд байж идэх байхгүй юу? Энэ маш гүн бат суудсан эргэлт холбоос чинь бидний итгэл үнэмшлүүдтэй, занд төлөвүүдтэй, бодол, мэдрэмжтэй, биеийн илэрхийлэмж гэх мэт маш олон зүйлтэй тархин дотор ингээ гүн бат холбогдсон байдаг байхгүй юу? Тэгэхээр нэг удаагийн одоо даалт ухамсарын эмчилгээгээр шууд хүний зан төлөвийг тэр чигээр нь өөрчлөн засна гэж юу нь бол байхгүй. Шулуухан л хэлжээ те удлаа тойруулж товшуулаад яхав. Тийм юм байхгүй. Одоо энэ нь яг л нөгөө бид нэр архинаас гарах гээд код тавиулаад байдаг штэ хүмүүс. Энэ архинаас гарах гээд код тавиулаад байдагтай яг адилхан гэсэн үг. Окей. За яг тэр арх уух гэдэг нэг юм юу байна штэ. Зан үйл байна штэ. Арх уух гэдэг үйл байна. Арх уумаар санагдаад арх уугаад байгаа тэр үйл. За бүр нарийн ярих юм бол те арх уумаар санагдаад байгаа тэр нэг юм юу байгаад байна штэ. Хорхоо нь хөдлөөд ингээд арх уу гэд гоцолцоод байгаа тэр нэг мэдрэлийн хэсгийн холболт байна те. Түүнийг нь яг нэг удаагийн ховсын эмчилгээ ч юм уу те тиймээр салгачж болно. Гэтэл яг тэр арх уухын ард байгаа тэр сэтгэл зүйн асуудал, тэр сэтгэлийн шарах тэр яг гүн шалтгаан тий. Тэгээд түүнтэй холбогдсон тэр зан төлөв, бодол мэдрэмж, аашавар, сэтгэл хөдлөл тий. Тэр бодлын хэв загвар, мэдрэмжийн хэв загвар, үйлдэлийн хэв загварын энтрийн ганцхан удаагийн эмчилгээ гэж нэрлэх юм ховс мовсоор арилгаж чаддгүй байгаа. Энэ угаасаа тийж арилгах боломжгүй байхгүй. Дэндүү олон юмтай холбогдсон холбоос үүссэн байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө хажууд нь ингээ арх уудаг хүн байж байгаа код тавиулж үтсэн хүмүүсийг мэдэн штэ тий. Код тавиулсныхаа дараа нэг хэсэг хугацаанд за хэдэн жил ч юм уу тий. За хамгийн сайн нэг 10 хэдэн жил ч юм уу. Тэр архийг ууй гэдэг тэр хорхоо нь хөдлөхгүй арх ууй гэдэг бодол төрөхгүй байдаг ч гэсэн тэр хүн архинд биш юм ахэд өөр нэг юм дахиад донтоод эхэлдэг. Арх биш юм гэхэд сахар, чихэрлэг юм хийдээд байдаг ч юм уу.
Арх биш юм гэхэд одоо өөр юу гэдгийг тамхи татдаг болчдөг ч юм уу. Арх биш юм гэхэд арай нэг өөр те өөр нэг муухай ааштай болчдөг ч юм уу. Зан төлөвийн хувьд асуудал үүсээд идэг ч юм уу. Ийм юм байгаад идэг штэ. Код тавиулж үзээд бүтлгүүцсэн ч юм уу. Код тавиулж үзээд овоо үр дүнтэй 10 жил арх уухгүй байсан хүмүүс яадгийн гэхээр дахиад 10 хэдэн жилийн дараачаас дахиад түүнийг уугаад идэг те. Тэгэн гоо дахиад код тавиулдаг. Тэгэхээр эн чинь юу юм гэхээр энэ бол нэг юм төр хугацааны нөгөө өвчин намдах юм гэдэг шиг нэг шиг юм эргэлт холболтыг ингээд холбохгүй код гэдэг юмар тэр мэдээллээр засах гэдэг юм уу, мэдээллээр өөрчлөлт оруулах гэдэг юм хийчихэж байгаа байхгүй. Түүнээс биш тэр яг цаад том одоо гүн бат холбогдсон эргэлт холболт бол арилах ямар ч боломжгүй. Түүнийг хүн яаж застдаг юм гэхээр түүнийг хүн ухамсартайгаар багаар татал зуршлаа өөрчлөх, зан төлөвөө өөрчлөх, хайш авираа өөрчлөх, бодол мэдрэмжээ өөрчлөх замаар одоо үе шаттайгаар зөв арга барилаар хүн далд ухамсартай нэвтэрч түүнийг хийдэг гэсэн үг. Тэгэхээр мөнгөний талаар итгэл үнэмшил гэдэг бол зүгээр л нэг мөнгө бол муу гэдэг ганцхан бодол биш байхгүй юу? Энэ мөнгөний талаар итгэл үнэмшил гэдэг юмны чаар түүний бодлын хэв загвар маш том эргэлт холбол те. Одоо сонголт үйлдэлийн хэв загвар, тэнгуутаа энэ мэдрэмжийн хэв загвар гэдэг ингээ маш том юм ард нь байгаа. Тэнгуут нэг мөнгөний талаар мөнгөний блокийн тайлбарч гинүү те. Мөнгөний талаар ганц итгэл үнэмшлээ өөрчлөөл тэгээ шууд энэ хүн ингээ шал өөрөөр боддог, шал өөрөөр үйлддэг, шал өөрөөр мэдэрдэг болох уу гэвэл бас хэцүү. Энэ бол яг үнэндээ яах ёстой юм гэхээр би нөгөө тэнцвэр гэдэг сэдв дээр хэлжсэн шүү дээ. Үнэхээр өөрөө тийм хүн болж хувирах ёстой буюу бидний бодлын хэв загвар, үйлдэлийн хэв загвар, мэдрэмжийн хэв загвар солигдох, өөрчлөгдөх өөр хүн болох ёстой байхгүй юу? Тэгжээ сая тэр мөнгөний блок гэж нэрлээд байгаа тэр юм нь багаар алхамаар өөр хүн болохтаа зэрэгцэж мөнгөний блокын тайлгдно гэхээс зүгээр нэг юм төгжээ байжсэн чинь таг гэд тайлчж байгаа юм шиг тийм амархан юм ерөөсөө биш ээ. Тийм байсан мэл одоо дэлхийн бүх хүмүүс баян байхгүй юу игээд байгаа юм. Тийм үстэй. Тэгээд ч ер нь яг үнэхээр ингээл баяждаг байсан бол одоо би та хэдээс асууя л та тий манифест гэдэг юмыг бол хүн төрлөختөн хэдэн мянган жилийн турш мэдсээр л байсан. Нууц гэдэг ном ч өчнөө дээр үед гараал ингээл өчнөө л удаа явлаа штэ тий. Тэгээ өнөөдөр ингээд тэр бомтон болцсон байгаа. Тэ баян болцсон байгаа. Амжилтанд хүрсэн байгаа. Гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, гайхалтай бүтээл уралдсан дэлхийн нийтэд нэрэн түгээ явж байгаа хүмүүс дундаас зүгээр манифест хийсээр байгаа тийм үр дүнд хүрсэн хүн хэд байгаа юм бэ? Зөвхөн манифест хийсээр байгаа тийм болцсон хүн хэд байгаа юм бэ те? Надад нэрлээд гаргаад тэр хүн жишээлбэл зөвхөн манифестээр баяцсан гэдээ гаргаад те байхгүй. Яагаад тэгэхээр зөвхөн манифест биш те? Манифест бол хүн зүгээр ухаан санаа жоохон чиглүүлж байгаа, юу хүсэж байгаа тодорхой болгож байгаа энэ үйлдэл ахгүй юу. Түүнээс жинхэнэ зүйлийг хэн юу хийдин гэхээр бид нэр энэ бие хийдэг байхгүй юу. Бид нар өөрөө биеэрээ бүр эд эсийн төвшөнд ай санамжийн төвшөнд те ухамсаргүй үйл ухамсарлахын төвшөнд бид нар өөрөө тэр мундаг хүн болох ёстой буюу бид нар дадал зуршлаа, зан авираа, зан төлөвөө өөрчилж сая тэр баян мундаг хүн бий болох байхгүй юу. Түүнээс зүгээр нүдэн ханаад ингээ би баян гэд ингээ батламж өгс хэлээд ахаар дэлхийн тэр бомтон болчдөг хүн байхгүй. Доктор Жоо багш жишээлбэл те тэр манифест гэдэг юм чи хинээс ч илүү мэднэ. Доктор Жоо багш бол хүний даалт ухамсарлуу яаж нэвтрэх тэр формула тэр томьёолол тэр арга ухааныг бол бүрэн эзэмшсэн хүн те. Гэхдээ тийм юм бол доктор Жоо багш юу ч хийхгүй зүгээр дээшээ хараад манифест хийгээд хэвтэхгүй яагаад ингээ те сар болгоо Америкийн нэг хотод Виклон ретрит хийгээ. Тэрний хажуугаар маш олон подкастт оролцоо. Тэрний хажуугаар маш их олон төрлийн бясалгалын янз бүрийн одоо бичлэг хийгээд хичээл хийгээд ингээ яагаад зогсоо цагаа хөдөлмөрлөөд байгаа юм. Бие амрыг харах юм бол зүгээр манифест гээл дэшээ хараад нүдэн анж батламж өгсөлж байгаа л баяждаг байсан бол доктор Жоо багш яа тэгж баяжахгүй байгаа юм манайхаа эрүүл ухаантай байх шүү хөөе. Тэ? Эрүүл ухаантай байна шүү. Манай тархиа өөрчлөлийн ганц баримталдаг юм бол шинжлэх ухаан буюу энэ эрүүл ухаан дээр үндэслэж хүн төрөлхтний мянган жилийн туршид энэ ярьж авсан энэ зүүн бэлэг энэ одоо эзотерик гэж нэрлэдэг энэ мета юу гэдэг лээ?
энэ минь төрлийн энэ мэдлгүүдийг шинжлэх ухаанаар тайлж, энгийн болгож, хэлбэршүүлж, түүнийг арга аргачлалыг нь зөв тодорхойлж гаргаж ирж хүмүүсийн амьдралд сайхан өөрчлөлт гаргах зорилготой. Тэгэхээр бид нэр эрүүл ухаантай байх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс ингэж хаамаагүй тэг ингээд нүдэн анаал баяждаг гэх юм бол би бас тэгж баяжмаар л шүү дээ. Хаа байна? Доктор Жоо багш гэсэн тэгж баяжмаар л байгаа байлгүй да. Хаа байна те. Мөнх базар болор туяа. Өмнө ухамсаргүй үйлдэл гаргахад мэдрэгдэг байсан мэдрэмж буюу тэр гарч хичрэх, зүрх салгалах, амьсгаад авчдах яг үнэ. Бид нар энэ ухамсаргүйгээр уурлаад байж байхдаа өөрөө мэдэхгүйгээр гарн чичрээ зүрхэн салгалаад амьсгаад авчдаг байхгүй юу? Энэ бүхний чинь хин игээд байгаа юм гэхээр хүний тэр үйл ухамсарлахын operating system буюу үйл ухамсарлахын түвшний тэр хүний удирдлагын програм, тэр удирдлагын төв биокомпьютерууд үүнийг чинь хийгээд байгаа юм. Тэгэхээр бид нар энэ түвшинд орж өөрчлөлт засч ээж сая бидний энэ далд ухамсар гэж нэрлээд байгаа буюу үйл ухамсарлахуу чинь засагддаг байхгүй юу? Тэгэхээр өмнө нь ухамсаргүй үйлдэл гаргахад мэдрэгддэг байсан гар чичрэх, зүрх салгалах, амьсгаад авчдах өнөөдөр яг ухамсаргүй үйлдэл үйлдэхэд яг мэдрэгдэж байгаа юм чинь би мэдрээгүй утсан байсан тэр мэдрэмжийг бас өөрийгөө яг тэр ухамсаргүй үйлдэлээ гаргаж байхдаа ямар муухай харагдаж байгаагаа мэдрээд байсан. Окей. За энэ л ердөө сэргэг ухамсар байхгүй. Манай суралцагчид ингэж сэргэг ухамсартайгаар өөрийгөө ухамсаргүйд үйлддэг байсан тэр үйлдэлээ хийж явах явцдаа сэргэг ухамсартайгаар өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглаж чаддаг. Үүнийг метакогнишн гэдэг те. Мета танин мэдхүү гэдэг. Тэгэхээр манай сургалтанд сууж энэ мета танин мэдхүү зэтгүүгээд олж аваарэ хүмүүсээ те. Тэгжээж улс нийтээрээ нөгөө сэмүүтэд үзүүл мүзүүл гэдэг байгаа. Улс нийтээрээ болохгүй юм бүтэхгүй юм гэдэг. Улс нийтээрээ энэ даалд ухамсар гэж үйл ухамсарлахын төвшөнд хийгээд байгаа энэ зан төлөв айш авраа засчээж хідүүлээ улс нийтээрээ дээшээ явна шүү. Ямар муухай харагдаж байгаа мэдрээд байсан. Бас нөгөө хүнийхээ мэдрэмжийг давхар төсөөлөд байгаа юм чинь их муухай харин шинтэй хүн байлээ шүү. Би чинь базар байна гэх хөөхөн штэ тий. За тийм ээ тий. Бид нар яг энэ төвшөнд өөрснийгөө хүлээн зөвшөөрдөг. Би ч гэсэн энэ төвшөнд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тий. Яагаад тэгэхээр ухамсараа алтгал юм бол надаас ч гэсэн яг наад гараа салгалтал муухай ажилтдаг тий. Муухай ингээд хүн сонсгоо аргагүй муухай дуу муу чимээ гаргаж ууралж гашгаж мориглох гэдэг юм гарах гал байдаг байхгүй. Ухамсаргүй л байх юм бол. Тэгэхээр бид нэр яах юм гэхээр ухамсартай л болох хэвээр, сэргээг ухамсартай болох хэвээр гэсэн үг. За яриа маань бол хэвээр үнэхээр сайхан явж байна да. Metacognition за тийм ээ. За тунгалаг бэгзрагч. За өөр манайх нар сонь сайхан те. За үнэхээр ингэж өөрийгөө яг энэ төвшөнд таних буюу өөрийгөө ухамсартайгаар үйл ухамсарлахын төвшөнд таньж авч өөрчилж ээжл сая хүний тэр мөнгөний талаар бодлыг эрэг болох ингэх гэдэг юм хийгнэ. Тэгэхээр манайхан тархиа өөрчлөлт пэйжтэйгээ ойрхон байгаараа удахгүй багш нь янзын гой шин сургалт зарлана. Монголчуудад хамгийн их тулгамдаад байгаа асуудлууд зориулсан те яг энэ метакогнишн, яг энэ сэргэг ухамсар, яг энэ програмчлал, яг энэ биокомпьютерийн төвшөнд, энэ үйл ажиллагааны системийн төвшөнд хүн яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр гэдгийг одоо зааж өгөх янзын гой сургалт явуулнаа. За тэгэхээр даалд ухамсар тархины холбоос хоёр тусдаа биш ээ. Даалд ухамсар гэж нэрлээд байгаа энэ үйл ажиллагаа чинь энэ үйл ухамсарлахын төвшөнд хийгдээд байгаа энэ програмчлагдсан үйл ажиллагаанууд ч өөрөө хаана явагдаж байгаа юм гэхээр хүний тархинд л явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тархиа өөрчлөн гэдэг чинь даалд ухамсараа өөрчлөн гэсэн үг. Тархиа өөрчлөн гэдэг чинь энэ үйл ухамсарлахуугаа өөрчлөн гэсэн үг байхгүй юу? Тэгээ үүнийг зүгээр л мэдэж аваад ер нь бол зүгээр л мэдэж авахаараа окей тэгдгийн гэсэн гээл өнгөрнө гэсэн үг. Гэтэл жинкнээсээ бид нар яах ёстой юм гэхээр үүнийг манай болроо шиг ойлгоод таньж аваад үүнийгээ явц дээр нь те ухамсарлахгүй хийдэг байсан бол одоо үйлдэж явахдаа ухамсарлаад тэгээд засаж сурна гэсэн үг. Зя ханд суран маань сайн байна уу багшаа гэж сайн байна. Сайн уу хандаа гэжээ. Талд ухамсар яриад энэ тест баллаж тавьж байна да. Даалд ухамсар тэгээд ч нэг бидний удирдлагын доор байдаг юм бишээ. Эсвэргээрээ харин ч энэ үйл ухамсарлахын төвшөнд бидний амь амьдрал явж идэг юм. Тэгэхээр
манай сургалтын хувьд энэ үйл ухамсарлахуун төвшний энэ ухамсарт бол үнэхээр гүн хүндэтгэлтэй ханддаг. Түүнийг удирдан түүнээр хүснээ биелүүлнэ гэж огт ярьдаггүй байгаа шүү. Зя манайхны асуулт сонь сайхан булаад өгөөрэй багшигаа. Сайхан шинэ юм ойлгож авбуу. За тэгэхээр лайваараа те би манай суралцагчд маань манай лайвыг маш их үздэг учраас лайваараа аль болох урд өмнө яриаггүй шин содон гайхалтай те сонирхолтой зүйлс ярих гэж хичээдэг байгаа. Тэгээ өнөөдрийн лайв нь таалагдвуу. Энэ даалт ухамсарын талаарх энэ агуулга нь та бүхэн таалагдвуу. Сонь сайхнаа хуваалцаарай. За тэгэхээр энэ шинжлэх ухаанч бясалгал хийхийн ач тус нь юу юм гэхээр ердөө л энэ ойлголт ухаарлыг их зөв авна. Мухар сүсэг айц хүйцэд юус автах хэрэггүй. Тэгээ яахын гэр зөв арга барилаар өөртөө зөв ажиллана гэсэн үг. Мөнх гэрэл сайн байна уу? Орой минь шинээр сурч байгаа хүн хаанаас эхлэх вэ? За манай тархиа өөрчил сургалтанд суугаарай. Тархиа өөрчил сургалт гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм гэхээр анхан шатны сургалт гэсэн үг. Бид нэр энэ дээр тархины үйл ажиллагаа за тэгээд баг багаар те үе шаттайгаар 4 үе шаттайгаар энэ даалт ухамсарлуу нэвтрэх түүнтэйгээ зөв арга барилаар ажиллах зүйлсийг хийлэгдэг гэсэн үг ээ. Тэгэхээр хэрвээ одоо энэ үйл ухамсарлын төвшний энэ гүн бат суугдчихсан програмуудтайгаа ажиллаж сурмаар байх юм бол яах вэ гэхээр тархиа өөрчил сургалтанд суугаарай. Тэгээ манай тархиа өөрчил сургалтын 1 сарын 26 оны 1 сарын онлайн сургалтынх нь бүртгэл явж байгаа. Тархиа өөрчил апп дээр нь явж байгаа. Тэгэхээр энэ лайвынхаа дээр багш нь апа татах холбоосыг нь оруулчин. Тэгэхээр мөнх гэрэл маань тархиа өөрчил сургалтанд суухыг хүсэж байвал яах вэ гэхээр тархиа өөрчил апа татаад апп дээрээ сургалтандаа бүртгүүлнэ шүү. 26 оны 1 сараас тархиа өөрчил сургалт маань явагдана. Танхимаар бас явагдана, онлайнаар бас явагдана. Бүх мэдээлэл нь дандаа апп дээрээ байгаа. Бүртгэлээ бас апп дээрээ хийлгэнэ. Ийм байгаа шүү. За мөнх гэрэл маань хэрэгтэй мэдээлэл авсан уу? Хариу илээрээ. Болроо маань муу дадал зуршил маань өнөөдөр баярлсан байх та тий багшаа гэнэ. Ойр тийгүүл тэгэлгүй яах вэ дээ нэрэ. Нөгөө ойр толбогдоогүй байсан мэдрэлийн эсвч чинь чамайг нөгөө ухамсараа алдаад холбоод өглөрч байсан нэрэ. Бөө баярлалаа. Жинкээс ихсэлцэж өгөөз. Яа ингэ ярьсан ч өөр инээ төрчлээ. Яа Агтаа амгалан тийм ээ багшийнхаа ярианаас буруу ойлголтоо засаж байна. За баярлалаа. Яг тархиа өөрчил сургалтын дээр нөгөө даалт ухамсар энэ төр гэж нэг ярьдаггүй маа. Яа тэгэхээр ингээр хитрхи эзотерик болох гэдэг юм шиг надад санагддаг байхгүй юу? Би зүгээр л аргын шууд заагаад өгч. Аргын шууд зааж өгөөл шууд ингэж ажил, ингэж би чи ингэдэг гэж заагаад өгчдөг байхгүй юу? Тэгэхээр манайхан өөрснөө ч мэдэхгүй сэргийг ухамсартай болцсон байдаг. Сэргийг ухамсартай болно гэдэг чи юу гэсэн үг юм гэхээр тэр үйл ухамсарлах чинь илүү багасаад сэргийг ухамсар чи илүү ихсээ. Тэгээд тэр үйл ухамсарлахын төвшөнд хийдэг байсан юмнуудаа ухамсартайгаар хөндлөнгөөс нь хараад барьж аваад яг манай бодроо шиг ингээд засаад эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тархиа өөрчил сургалтын дээр нэг даалт ухамсар гэж нэг ярьдаггүй. Зорилго нь тэр агсан шатны сургалт ч юм уу. Тэгээ одоо энэ он гараад явагдаж байгаа шинэ сургалтууд энэ төр дээр маань энэ талаар илүү сайн төлхөө ярьж өгнө. Тунгалаг бэгзэр агчаа. Орой минь багшаа үнэхээр сонсож байгаагүй үнцэг байна. Талархлаа таньдаа гинэ. Сонсож байгаагүй үнцэг гэхээс гадна энэ бол яг шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдож байгаа тайлбар шүү хөө. Яг л сэтгэл зүйн шинжлэх ухаан өөрөө бидний энэ даалт ухамсар гэж нэрлэдэг байдаг зүйлийг үл ухамсарлах уу гэдэг. Тэгэхээр даалт ухамсар гэдэг чинь ер нь нэг жоохон тийм шашин, бясалгал, ийм тийм зүйлс хүмүүс яриад байдаг шүү дээ. Гэтэл яг энэ шинжлэх ухаанч буюу эрдэмтэн эмч хүмүүс нь буюу энэ сэтгэл судлаач эрдэмтд нь эмчнэр нь сэтгэл зүйчнэр нь сэтгэл засалчнар нь өөрснөө юу гэж ярьдаг гэхээр дандаа үл ухамсарлах уу гэж ярьдаг байгаа шүү. Тэгэхээр энэ зүгээр л нэг шин сонио үнцэг биш үү? Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан нэр томьёо, шинжлэх ухаанаар батлагдсан одоо тайлбар нь гэсэн үг байхгүй юу? Нарны сахиус орой минь даалт ухамсартай ухамсарлахгүй байх нь мартахтай холбоотой юу?
За энэ асуултыг бол нэгсэн ойлгохгүй шүү. Наад асуултаа жоохон дэлгэрэнгүй болгоод асуугаад өгөөрэй. Даалт ухамсарлахгүй байгаа нь мартахтай холбоотой гэдэг нь юу гэсэн үг юм бол доо. Танхим сургалт хизээ эхлэх вэ? 1 сараас эхлэе шүү. Танхимын 1 сард болохоор нөгөө хүүхдүүдийн амралттай хараад хүмүүс гайгүй зав за ихтэй байдаг учраас өглөөний анги авч байгаа. Оройны анги бас явна. Тэгээ өдөр бас анги авах хаа. Ямар ч байсан эхний ээлжинд өглөөний ангийнх нь бүртгэл аптер нээлттэй байгаа. Хөөхөнштэй багшаа гинэ баярлаа. Яаж байгаа юм хэр шинэ жил болох гээд наа чин догтлоод бүр ингээд хөөхөн болоод арай илүү нэмж хөөхөн болоод байгаа шүү. Баярлаа. Жоо айлгуудчлаа те. Ханц сүрэн маань шинэ онд клубийн үйл ажиллагаанд яаж оролцох билээ гэж байна. За нөгөө нэг төрийн бас байгууллагынхаа гишүүнчлэлээр бүртгүүлээд гишүүнчлэлээ сунгаарай. Он гарангуут бид нар яах юм гэхээр хагас жилээр нь болон жилээр нь гишүүдээ бүртгэж эхэлнэ. Тэгээд бид нартайгаа ойрхон байгаад бид нар нөгөө нэг хагасаан болгонд гоё үйл ажиллагаа хийдэг шүү дээ. Тэр үйл ажиллагаа болгонд ч өөрөө яах гэдэг юм гэхээр энэ үйл ухамсарлахын төвшнийхэн л ааш авир зан төлөв дадал зуршлыг нь өөрчлөх гэдэг аа шүү дээ. Тэгэхэд л та эдэг чиглүүлж ингээд байнга сануулж, байнга сэрэг ухамсарыг чи ажиллуулах гэдэг зорилготой байхгүй. Тэгэхээр ханц сүрэгч маань он гарангууд клубийнхаа гишүүнчлэлийг сунгаарай. Болраа маань тэгжээ. Би харин бодож л байлаа. Хооллож байна даа л гэл тэгсэн ажлын хүн паа чамаас ийм араншин гардгаа гэсэн ККК. Гэмн ажлын хүн маань тархиа өөрчил сургалтандаа сууснаас хойш хамтарч ажиллаж байгаа хүн намайг ийм ааштай байсныг яаж мэдвэ те. Нөгөө ааш орон засагдаж эхэлсний дараа танилцсан хүн байх нь вэ штэ. Гэсэн чи чамаас ийм ааш авир гардгаа гэж шоконд орсон гинэ. За байна. Хүн байж тэ ямар ч мундаг лаг байсан ухамсараа алдах үе гарахыг үгүйсэхгүй. Тэг би ч гэсэн заримдаа ухамсараа алддаг те. Доктор Жоо багш ч гэсэн ухамсараа алдах үе байдаг гэж байгаа байхгүй. Доктор Жоос хүмүүс ярилцлаган дээр асуудаг байхгүй. Одоо айгүй олон подкастууд ордог штэ. Тэнгууд подкастэнд ингээд нөгөө нэг юу хөтлөгч нь та ингээд ухамсараа алддаггүй, та реакц үзүүлдэггүй гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр доктор Жоо юу гэж хэлдэг гэхээр би реакцлдаг. Гэхдээ гол асуулт бол те реакцлаагүй юу биш. Гол асуулт бол хэр удаа реакцлсан юм бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань үүнийг сайн тогтоож авах хэрэгтэй. Болроо маань ч гэсэн те реакцлсан гэд нэг хямарч мураад авах юмгүй дээ. Хамгийн гол нь реакцлж байхдаа бидний нэг онцлог нь юу гэдэг юм. Реакцлж байхдаа өөрийгөө барьж авч чаддаг байхгүй. Тэгэхээр ерөөсө зорилго бол ердөөл юм те. Реакцлж байхдаа түүнийгээ барьж авч чадна гэдэг чинь дараагийн удаа ийм алдаа гаргах магадлал маш бага байна л гэсэн үг. Дараагийн удаа сэрэг ухамсартайгаар өөрийгөө ингэж реакцлахаас өмнө барьж авч чаднаа л гэсэн үг. Тэгэл эн чинь л өөрчлөлт шүү дээ. Өөрчлөлт хөгжил гэдэг бол юм тасралтгүй сайжрах хөдөлгөөн те. Тэгэхээр сайхан байна бүгдөө ингээд гоё яриа те инээлдэж хөрөлдөөд ингээд ярьсан чинь сайхан байна. За тэг ямарчлээсэн тайвширчихсан багшаа дахиж давтахгүй гэж байна яг зөв. Ердөө хамгийн гол зорилго нь дахиж давтахгүй байх шүү дээ. Дахиж ухамсаргүйгээр үл ухамсарлахын төвшөнд ийм програм ажиллуулахгүй байх чинь л хамгийн чухал. Даалт ухамсар гэдгийг даалтын хүч юм шиг л айцтай ойлгодог байсан. Шинжлэх ухааны үндсэлтэй ойлголттой болсноос хойш дадал зуршлаа өөрчлөе гэж хичээдэг болсон. За маш сайн байна. Одоо хамгийн чухал юм чинь шүү дээ. Баярлалаа хамцар хичээ. Тэгэхээр бид нар нөгөө сэрэг ухамсар гэж ярьдаг шүү дээ. Ямар сайндаа манайхан ч одоо ингээд нөгөө гэр бүлийнхэнтэй ааш гаргаад тэгэхээр гэр бүлийнхэнс өөдөөс нь сэрэг ухамсар гэж болиулдаг болсон гэж байгаа юм тий. Тэгэхээр чин яаж байгаа юм гэхээр гэр бүлийнхэн хүртэл энэ сэрэг ухамсар гэдэг зүйлийг ойлгож аваад тэгээд сэрэг ухамсараа ажилуулаач гэж нөгөө хүмүүстэй одоо сануулдаг болсон байна шүү дээ. Тэгэхээр эн чи ямар гоё өөрчлөлт байх вэ тий. Аль талаасаа ухамсараа алдаж дундаа хэрүүл хийхгүй байх нь шүү дээ. За нарны сахиус гэдэг хүн мартамхай байдлыг засаж сайжруулахад үл ухамсарлахуйтай ажилласнаар
засагдаж сайжрах боломжтой юу? За заавал үйл ухамсарлуутай ажиллах юм байхгүй дээ. Мартамхай гэдэг чинь өөрөө юу юм гэхээр тархи амарч чадахгүй байна л гэсэн үг байхгүй. Нойр сайн авч чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр тархиа өөрчлөлт сургалтандаа суугаад сайхан унтаад эхэлдэг. Унтаад эхлэхээр аяандаа тархи толгойн цэвэрлэгдээд эхлэхээр ой санамжных нь багтаамжинд өөрөө тэгээ мартамхай биш болноо. Нэг заавал үйл ухамсарлах энэ төр гэж мартамхай гэдэг дээр бол заавал үйл ухамсарлах энэ төр гэх хэрэгж байхгүй. Зүгээр сайхан унт гэсэн үг. Нам унт те. Манай ч нэг нам унтад сурыг гэдэг сургалт энэ төр хийгээд байсан шүү дээ. За манайх нар өөр сайхан асууж ярилцах зүйл юу байна да. За шинэ жил болох гээд л дагдлаад л энэ шүү дээ. Бүртгүүлэг хүмүүс яаралтай бүртгүүлээрээ. Бүгдөө тэ шинэ жилийг бол одоо зүгээр л идэж уух хамтын ажиллагаагаа өргөжүүлэх те хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нийлждээ мөнгө төгрөгөө олох гэдэг юмдаа чиглүүлж хийх болно. Тэгэхээр шинэ жилдээ идэвхтэй оролцоорой. Бүгдөө нэг оройг сайхан өнгөрөнгөө сэтгэлээ үнэхээр сайхан болгоод тэгээ дээрээс нэмээд гарц гаргалгаа шийдэл хамтын ажиллагааг юу авах болно? Бий болгох болно. Зя. Өөр асуулт хариулт байхгүй байна уу? Өөр ярих зүйл байхгүй байна уу манайхаа? За надаас нөгөө асуулт асуусан хүмүүс маань хариултаа олж авсан болов уу? Тэгэхээр тавтаад хэлчихье те. Нэг удаагийн даалт ухамсарын эмчилгээгээр хүний зан төлөвийг шууд өөрчлөх гэдэг юм байхгүй манайхаа. Яагаад тэгэхээр энэ доктор Жо багш гэсэн те гол зорилго бол чи өөрөө ухамсартайгаар энэ үйл ухамсарлахуугаа зас буюу ухамсаргүй ааш авир дадал зуршил зан төлөвөө засаа гэж хэлдэг. Доктор Жо багш 7 хоногийн week-long retreat хийдэг. Би тэрэнд нь явж исэн. За одоо нөгөө хүмүүсийн бурхантай холбогдсон гэж яриад байдаг тэр гайхамшигтай мэдрэмжүүдийг мэдэрч исэн. Гэхдээ зүгээр л ингээ мэдрээд өнгөрөх нь юусоо ч хангалтгүй. Ингэж мэдэрч өнгөрөөл их л сайндаа нэг хэсэг хугацааны дараа хүн гой сайхан мэдрэмжтэй явна. Тэгээ яах юм? Хуучин орчин нөхцөл, хуучин ажил төрөл, хуучин харилцаа холбоо руугаа ороод ухамсаргүй болоод эхлэх юм бол нөгөө сайхан бурхантай холбогдсон ингэсэн тэгсэн гэдэг мэдрэмж нь сарнаа алга болноо. Тэгэхээр доктор Жо багш гэсэн үүнийгээ хэлдэг. Тэгээд week-long retreat дээр ч гэсэн хамгийн чухал юм нь те бурхантай холбогдох энэ төр гэхээс илүү бид сэргэх ухамсартай байх. Тэр зүйлсээ ярьдаг. Тэгээд мэдээж тэр week-long retreat-ийн үеэр тэр эдгэрэл тэр гоё юм байдаг ч гэсэн доктор Жо багшийн тэр Source гэх кинон дээр нь хэлдэг шүү дээ те. Хүмүүс буцаад орчин нөхцөлтэй очиод ухамсараа алдаад явах юм бол энэ өвчин нь ингээд нөгөө буцаж сэдрээд байна. Гэтэл те үнэхээр түүнээс хойш зан төлөвөө өөрчлөөд тайван болоод юмд илүү уужуу сайхан ханддаг болоод үнэхээр тэр хүн өөр хүн болоод эхлэхээр тэр week-long retreat-ийн үед гарсан гайхамшигтай үр дүн нь үргэлжлүүлэн явсаар байгаад бүр хор тавдар те сургалтанд тэр week-long retreat-д явхаас өмнө 7 хоногийн тэр retreat-д явхаас өмнө хор тавдартай байсан хүн 7-10 хоногийн дараа сарын дараа үзүүлэхээр хор тавдар нь тэр чигээрээ байхгүй болсон байдаг. Үнэхээр тэр week-long retreat-ийн үеэр бидний эд эсэнд түүний мэдээлэлд орсон өөрчлөлт бол асар их байдаг. Гисэн хэдий ч гэсэн эргээгээд бид нар үүнийг дадал зуршлаараа зан төлөвөөрөө дэмжиж байхгүй болохоор яачдаг юм гэхээр тэгэл хэсэг хугацааны дараа буцаал нөгөөх бах байдаг хүн гарч ирнэ шүү дээ. Ханцураа ихч маань бясалгал хийгээд байхаар олон юмд савчгаа болохоор марталт багассан гэж байна. За харж гэнэ үү те? Олон юмд савчгаа болох буюу тайвшраад, унтаад те тархи толгоогоо ингээд цэвэрлээд эхлэхээр марталт багасдаг байхгүй юу? За баярлалаа гэж байна. Ханцураа ихчтэй бас баярлалаа. Цоогийн ихч маань орой мэндэ агшаа гэж байна. За орой мэндэ. Зя нэг иймэрхүү юм бол байна. Тэгэхээр ингэж үл ухамсарлах буюу энэ даалт ухамсарыг маш зөвөр ойлгож авах хэрэгтэй. Тэгээ энэ бол биокомпьютер. Хүний бие бол тэр чигээрээ биокомпьютер байхгүй юу? Тэгээ компьютер учраас юу юм гэхээр дататай түүн дээр боловсруулалт хийгдэн тэгээд output буюу тэр хариу үйлдэл гэдэг юм хүнээс гардаг. Тэгэхээр бид нэр энэ үйлдэлийн системээ нэвтэрч ороод үүн дээрээ өөрчлөлт хийх болохоос ёстой болохоос биш те. Үүнийг хэн нэгэн даатгаад
өөрчлөлт оруулна гэвэл их л хэцүү дээ. Одоо ингээд даалт ухамсар гээд маш олон сургалтаар явсан хүмүүс зөндөө байдаг те. Тэр хүмүүс хэлэх байлгүй дээ. Зя. Өөр манайханд асуулт хариулт тийм байна уу? За тэгээд тархиа өөрчлөхийн бол ямар ч л байсан ийм сайхан зөв ойлголттой болж байгаа юм шүү. Тэгээд зөв нэршлэлээр нь зөв зүйл байдлаар нь одоо хүмүүст ингэж тайлбарлаж ярьж авах юм аа. Тэгээд энэ ч утгаараа манайх те эмчнэр маш ихтэй. Эрдэмтэн хүмүүс маш их суудаг манай сургалтанд. Одоо багш гээл те механик, инженер гээл тэгэл нэгтлэн бодогчтэй яагаад ч юм те маш олон нэгтлэн бодогч суудаг. Би өөрөө нэгтлэн бодогч юм. Санхүүгийн хүн те. Тэгэхээр энэ мэтчлэнгээр юм нөгөө барьцтай, баталгаа нотлохотой юм хайдаг хүмүүс манай сургалтанд маш их суудаг байгаа. Бас хэдийн ийм мэрэгчлэн ийм биш ч гэсэн те юмыг айгүй эрүүл ухаанаар олж хардаг. Тэгээд юмд нэлээ юм шүүмжлэлтэй ханддаг те. Хэрийн баргийн юмд итгэдэггүй байрын тийм тэгээд өөрийгөө юм өндөр потенциалтай гэж хүлээж авдаг. Тэгж итгэдэг хүмүүс манай сургалтанд маш их суудаг шүү. Зя нэг иймэрхүү байна. Тэгээд өнөөдөр бараг 1 цаг болж байна шүү дээ. Угаасаа лайв маань цаг нь болж байна. Тэгэхээр лайв бүтэн үзэж чадаагүй дундуур нь орж ирсэн хүмүүс маань нөхөөд үзээрэй. Тэгээд бүгдөө шинэ жилдээ орж Яндори доо гой суглаатай бэлэгтэй байгаа шүү дээ. Тэ багшаа гэж тэглгүй яах вэ? За шинэ жилээр би бас дахиад юу яасан. Тэгээд шинэ жилээр бидний өөрсдийн дотооддоо бэлдсэн мөнгөн суглаа, сургалтын эрх хожих энтергээ суглаанууд байгаа. Тэгсэн чинь түүн дээр маань нэмээд долгор сүрэн эмч маань нөгөө надтай хамтарч те эрүүл мэндийн сургалт хийжсэн долгор сүрэн эмч маань нөгөө эмчилгээний эрх бэлэглэе гэсэн нэг хүнд эмчилгээний эрх суглаанд бэлэглэе гэдгсэн. Тэгэхээр энийг бүгдээрээ суглаа хийсэн ч болно, эсвэл нөгөө нэг тоглоом зохиогоод ялагчт нь бэлгэлсэн ч болно. За түүнээс гадна дахиад нөгөө нэг болроо маань юу гэсэн ирсэн хүн болгонд гарын бэлэг болгож гоё нэмэлтээр юу гэсэн энергийн лаб бэлэглэе гэсэн. За тэгээ мэдээж нөгөө нэг тархиа өөрчлөлт төвийн манд гаргаж байгаа нөгөө тархины дасгалжуулалт гарын авлага хөтөч маань угаасаа ирсэн хүн болгондаас бэлгэнд нь очно, гарын бэлгэнд нь очно. Тэгэхээр ингээд зөндөө олон сюрприз, гарын бэлэг гой арга хэмжээтэй шинэ жилдээ ирээрээ. Дэлгэр дээгийн бясалгалын анхан шатны сургалтын талаар танилцуулаад өгөөч. Хэд хоног ямар төлбөртэй вэ гэж байна. Окей, танхимын сургалт 1 сар явдаг байгаа шүү. Танхимын сургалт маань 7 хоногт 3 удаа орно. Нэгдэх 3 дахь 5 дахь өдөр. За тэгээд 1 сарын хугацаанд үргэлжилдэг. 4 үе шаттай 4-7 хоног явна. Танхимын сургалт нь онлайн сургалт нь болохоор 4 сар явна. Бас 4 үе шаттай. Тэгэхээр онлайн сургалт ч бай, танхимын сургалт ч бай бүгдөө 300,000 төгрөг гэдэг. Тэг би сая хэллээ шүү дээ. Эн чинь дадал зуршил, зан төлөвөө өөрчлөх, урт хугацааны өөрчлөлтийн процесс байхгүй, даалт ухамсараа өөрчлөн гэдэг чинь. Тэгэхээр бид нэр яадгийн гэхлээр хүмүүсээ аль болох урт удаан хугацаанд өөртөө ажиллах боломжийг олгодог учраас тархиа өөрчлөлт сургалтанд 1 удаа суусан хүн давтан энэ сургалтандаа суухад нь 40% хөнгөлөлт үзүүлээд 180,000 олдог. Яг энэ учир шалтгааны улмаас одоо манай хамгийн ихний сурагчдын дөнгөж ламаг анх сургалтаа зохиож эхэлсэн үеэс надтай хамт баг ингээд 2 жил гарын явж байгаа хүмүүс байна. 2 жил гарын өөртөө ажилласаар л байгаа. Би өөрөө 5 жил гарын бясалгал хийж байгаа ч гэсэн насан туршдаа өөртөө ажиллаж насан туршдаа энэ бясалгалыг хийн гэдэг одоо угаасаа тийм шийдвэрт хүрчихсэн байгаа. Тэгэхээр энэ бол юу юм гэхээр урт удаан хугацааны ажил байхгүй. Тийм учраас бид нэр community болох хэрэгтэй. Бид нэр ийм нэгдэл үүсгэж бид нэр ийм бүлэг болох хэрэгтэй. Ийм бүлэг хүмүүс нэг зорилго, нэг ойлголт ухаарл, нэг ийм үйл ажиллагаатай бүлэг хүмүүс болж ээж сая яах юм гэхээр энэ бүлгийнхаа хүчээр хүмүүсийг хурдан хугацаанд сайхан өөрчлөлтөнд туслах байхгүй. Тэгээ бид нартай хамт ингээд байнга үйл ажиллагаанд оролцоо авахад найз нөхөд болж байна, хамт олон болж байна. Одоо бизнесээ хамтрагчд болно те. Тэнгуут дахиад цаашдаа ингээд бүр ингээд хинтэй ч яриад ойлголцдгүй байсан энэ сүнс хүмүүсийн даалт ухамсар энтер гэдэг зүйлсээ
хамтдаа ярьдаг, хамтдаа хийдэг юм найз нөхдүүд нэг юу гэдэг лээ манайхан ч өөрснөгөө ямар андууд гэдэг лээ. Ямар анд гэдэг лээ. Бүр анд нөхөд болно заяа. Тэгэхээр чи эн чинь айгүй чухал байхгүй. Батчлуун талархлаа гэж байна. Дэлгэр дэги саяны асуултанд хариулсан. Сайн уу багшаа? Түрүү 7 хоногийн лайв YouTube дээр байгаа юу? Би хаагаад олохгүй байна, баярлалаа гэнэ. Түрүү 7 хоногийн лайвыг нэрээ тавихаа мартсан байж та ажил ихтэй байжгаад. За яах вэ? Юун дээр үзчихтэй? Facebook дээр үзчих. Тэгээд энийгээ би болохоор одоо мартахгүйгээр YouTube дээрээ тавьчих. Шинэ жилдээ яаж орох вэ гэж байна. За тархиа сургалт сонирхогчдын групп гэдэг байгаа. Тэр групп дээр зөндөө олон нэг шинэ жилийн мэдээлэл тавьсан байгаа. Болохгүй бол би шинэ жилийн мэдээллийг нь тархиа өөрчлөлт төвийнхаа энэ пэйжэн дээр яг одоо энэ лайв хийгээд байгаа пэйжэн дээр дахиад тавьчих. Тэгэхээр та бүхэн энэс хараарай. Дэлгэр дэгийн маань баярлалаа гэсэн байна. За баярлалаа. Окей. За өнөөдрийн лайвыг энд хүргээд өндөрлөхөө дээ тий. Манайхан даалт ухамсарын талаар сайхан мэдлэг мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. Тэгээд даалт ухамсарыг бол нэг удаагийн эмчилгээгээр өөрчлөн гэвэл хэцүү шүү тий. Нөгөө ямар мундаг код тавьдаг хүн байсан ч гэсэн 10 жилийн дараа дахиад нөгөө нарх уучаад байна шүү дээ. Ямар мундаг код тавьдаг даалт ухамсар програмчилдаг хүн байсан ч гэсэн эн чинь нэг юм хугацаатай байгаад байна шүү дээ. Тэгэхээр насан туршдаа дахиж өөрчлөгдөхгүйгээр засын энэ програмаа өөрчлөе гэж бодож ивэл яах юм гэхээр хүн өөрийгөө засах хэрэгтэй. Яаж засахын сэргэг ухамсараараа засна гэсэн үг. За нарны сахиус танхим 1-р 3-р 5-р өдрүүдэд цаг нь хэдэн цаг явдаг вэ гэж байна. 1-р 3-р 5-р өглөөний анги 8-аас эхэлтiin. За өдрийн анги авах юм бол 14 цагаас эхэлнэ. Оройн анги авах юм бол 19 цагаас эхэлнэ. Тэгэхээр ямар ч лээсэн өглөөний ангийнхан бүртгэл бол одоо тархиа өөрчил ап дээр нь нээлттэй байгаа. Өглөөний ангита ягаад тэгэхээр хүмүүс хөө 1 сарын сургалтандаа бүртгүүлчихээ судлаа авчий гэд ингээд надаас нэхэдсэн байхгүй. Багшаа хөөе сургалтаа нээж өгөөч гэж нэхэдэс учраас 1-р сарын танхимынх нь сургалтыг нээсэн байгаа. Тэгэхээр эртхэн шиг бүртгүүлээд цагаа аваарэ. Цагаа бишээ судлаа аваарэ. Цаугийн гişмэн айгу хөөрхөн штэ те. Доктор Жоо багш бясалгалаа хийсээр байгаа шүү гэлээ. Үнэн те. Надад ч гэсэн бясалгалаа ингээ бүр хаях хэрэг байхгүй. Яг ажил төрөлтэй нэ тэрээгээд хэсэг хугацаанд бясалгалаа салгардуулаад яваад идэг үе байдаг. Гэхдээ тэр маань их шалдггүй дээ те. Буцаал бясалгалаа игээл судаг. Тэгэхээр яагаад бясалгалыг хийх ёстой юм гэхээр бясалгал чинь өөрөө энэ үйлдлийн систем рүү нэвтрэх аргачлал байхгүй. Бясалгал чинь өөрөө энэ үйлдлийн системийг засах арга нь байхгүй. Тэгэхээр доктор Жоо багш бас бясалгалаа хийсээр байгаа шүү манайхаа тий. Манайхаа. Цагийг ч хөөрхөн штэ энийг сануулж өгдөг гинэ. За. За лайва жинкнээсээ энд хүргээд өндөрлөе. Тэгэхээр хэдүүлээ шинэ жилээрээ уулзцгаая. Шинэ жилийн дараачаас бүгдөө яг энэ төрийн бас байгууллагын бол манай энэ үйл ажиллагааны багийнхан бол эрчимтэйгээр дотоод ажиллаа хийж агаад 26 онд гоё шинэ сургалттай олон багш нартайгаар үйл ажиллагаагаа явуулах болно. Тэгээд бүгдөө шинэ жилээр уулзцгаая. Бай.